Энэ 367 төрлийн бүтээгдэхүүнийг татварыг одоо тэглээд зарим татварын тодорхой одоо хувийг багасгаад ингээд энэ бүтээгдэхүүнийх нь 97% нь манай салбарынх байгаа. Өөрөөр хэлбэл хөнгөн үйлдвэрийн салбарын хамгийн олон байгаа. Ноос ноолуурын бүтээгдэхүүнтэй, арь ширэн бүтээгдэхүүнгээд тэгээд энийг одоо Монголд ашигтай болгохын тулд дотоодын аж ахуй нэгжүүдэд төр бодлогоор маш сайн дэмжиж өрсөлдөх чадварыг сайжруулж өгөх хэрэгтэй байгаа. За энэ хүрээндээ бол мэдээж одоо хөнгөлөлтөө зээл, татварын хөнгөлөлт, дэд үтсийн дэмжлэг, экспортод гарахтан дэмжлэг үзүүлэх гээд. За үүнээс гадна төрөөс хийх одоо хоёр дахь том зүйл бол одоо тарифын одоо энэ хөнгөлөлтөөс гадна тарифын бус буюу энэ хоёр улсын хооронд одоо харилцан нөгөө итгэмжлэл лабораторийн дүн за харилцан одоо стандартын нийцлүүдийг хангах ажлуудыг маш сайн зохион байгуулах хэрэгтэй. За энэ дээр зөвхөн ингээд төр одоо хэрэгжүүлэхээс гадна хувийн хөгжлүүдийг ийм нэгдсэн нэг ойлголтод хүрэх нь хамгийн чухал байна. Тийм учраас төрийн энэ айлчлалд бол энэ удаагийн их хурлын даргын айлчлалд бол 70 гаруй аж ахуй нэгж ирсэн байгаа. Цаашдаа бол энэ аж ахуй нэгжүүдийн хоорондын хамтын ажиллагааг маш сайн сайжруулах, нэг хоёрдугаар бид Оросын улбаны улсын одоо Монголтой хил залгаа болон бусад томоохон хотуудад Монгол улсын бараа хөрөлдөөс урьдчилсан ийм үзэсгэлэнг бол тогтмол зохион байгуулах ийм төлөвлөгөө гаргаж байгаа. Ингэж энэ зах зээлдээ таниулж өгөх чухал байгаа.